За Монгол банкны удирдлага солигдсонтой холбоотойгоор би бол дотроо юу гэж харж байгаа гэхээр айхтар бодлогын өөрчлөлт бол гарахгүй байна. Монгол банкны ерөнхийлөгчийн томилгооны сонсголоос сонсож байхад ер нь бол өмнө явж ирсэн бодлогууд бол уламжлаад хадгалаад явах юм байна гэсэн төсөөлөлт байгаа. Монгол банк бол инфляц дээр анхаарах юм байна. Валютын ашиг хөрвдөг байдлыг дэмжих юм байна. Айхтар хүчтэй савлгаа орж ирэх юм бол тэрэнд зохицуултыг оролдох юм байна. Тэр хооронд валютынхаа нөөцийг аль болох ихсэхийг зорих юм байна гэсэн хүлээлтүүд бол байна. Тэр бол нэг айхтар өөрчлөгдөөг. За төрийн эмчийн компаниудын хувьчлал бол яг үнэндээ эдийн засгийн асуудал гэхээсээ илүүтэй институцийн асуудал ах гэж би дотроо харж байна. Яг тэгэхээр институцийн хувьд бол энэ салбар төрийн эмчийн компаниуд бол доголдоод бол маш олон жил болсон. Та бүхэн санаж байгаа бол 10 жилийн өмнө ч гэсэн энэ асуудал яригддаг л байсан. Ийм их олон их найдын хөрөнгөтэй гэж яагаад өгөөж нэг их найт өрөхгүй юм жижигхэн байгаа юм бэ гэдэг асуудал 10 жилийн өмнө тавигдчихсэн. Ховчлол тухай яригдчихсэн. Тэгээ энэ асуудал ер нь бол их хожиграад удаж юм. Тэгээ шинэ сэдв биш болсон бидний хувьд. Тэгвэл нөгөө нийгэм чинь ямар нэгэн асуудлыг хэлцэхдээ ингээд айхтар хүчтэй давлгаагаар явдаг шиг тийм давлгаа орж ирж байна. Одоо төрийн эмчийн компаниудын ховчлын удирдлагын соёлыг гэдэг. Энэ дээр нэг анзаа хүмүүс анхааруулж байгаа хүмүүс бас байгаа. Та бүхэн ингээд сайн харах юм бол энэ зүйлийг анзаарахтаа хийгээрэй. Яагаад гэвэл ашиггүй компани ховчлох чинь бол асар эрсдэлтэй зүйл шүү. Өөрөөр хэлбэл хувийн компани бүгдээр бодъё л да. Хаалттай хувийн компани ашгаа хүнд үзүүлж байгаад ашгаа хамгийн өндөр түвшинд авчиж байгаад нээлттэй болгодог шүү дээ компаниуд чинь. Яагаад энэ жишгээс өөр байгаад байгаа юм бэ гэхээр нөгөө төрийн эмчийн компаниуд алдагдaltaй тэгээд гарчих юм бол энэ чинь жинхэнэ давуу тал болох боломжийг олох чинь гэж би дотроо хараад байгаа байхгүй. Тийм учраас энийг болгоомжтой хийх хэрэгтэй. Дээрээс нь ил тод мэдээллээр аюул сайн хангах хэрэгтэй. Тэрийг нь хийгдэж чадахгүй гэдэг чинь бас асуудалтай байна. Компаниуд дээр. Тэгэхээр энэ зүйлийг болгоомжлоод магадгүй 10 хэдэн компани зэрэг гаргах биш. Нэг тодорхой компани дээр жишг болгоод хамгийн түрүүнд гарах хэрэгтэй юм байна. Аюул зөвөр. Одоо жишээл хамгийн ашигтай ажиллаж болох төрийн эмчийн банк байна. Төрийн эмчийн компаниг жишээ болгоод нээлттэй 100% нээлттэй компани болгоч бас болж байна тийм. Хувьчлаа 100% хувьчлаад. Тэгэхээр тэр чинь нөгөөх жишг бий болгоно гэдэг чинь энэ нийгэмд бол асар чухал юм байна. Давлгаагаар явна гэдэг чинь бол жоохон хитрхи хөөсөрсөн юм орчин. Тийм учраас төрийн банк ч юм уу, МЯТ ч юм уу аль болох тийм ашигтай ажиллаж болох потенциалтай тийм компаниудаар жишг болгож явбал илүү зөв байх байхаа. Энэ жоохон хүлээцтэй хандах нь зөв. Нөгөө талаас төрийн эмчийн компаниуд ховчлохгүй тэгээд энэ чигээрээ байх юм гэвэл үгүй. Яагаад гэхээр 10 20 жилийн өмнө юу яригдчихсан бэхээр энэ компаниудын удирдлага дээр очиж байгаа хүмүүс чинь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Улс төрийн нөлөөний төлөв орцсон хүмүүс байна. 10 20 жилийн өмнө ярьсан тэр хэвээрээ л байгаа. Тэр асуудлаа шийдэхгүй яваал байгаад энийгээрээ далгандуулаад хувилбарчлалын асуудал орж ирж ивэл энэ бол жинхэнэ буруу бодлого болчихно тийм. Тэгэхээр ингээ юмд ялгаатай хандах хэрэгтэй, болгоомжтой хандах хэрэгтэй байхаа гэж би дотроо бодож байна. Хэрвээ төрийн эмчийн компани асуудлыг нэлэнхүүд нь сайжруулъя гэвэл тэр нөгөөх улс төрийн нөлөөллөөс нь холдуулах буюу хараат бус удирдлагыг оруулах тэр орон зайгаар сайн хангаж их хэрэгтэй. Хараат бус төлөөлөл удирдах зөвлөл, хараат бус гүйцэтгэх удирдлагыг төрийн эмчийн компаниудаар оруулж хагаад жишээ болгож харуулах хэрэгтэй байх нэг. Тэгжиж нөгөөх жинхэнэ асуудал руу орохоос зөвхөн хөвчлөөр бүх юм шийдчихнэ гэвэл тэр бол хувингаа асуудалд хандж байгаа болно. Тэгэхээр яг одоо явж байгаа үйл явц дараалал бол буруу байна гэж таны хувьд хэлэх. Миний хувьд бол хитрхийх давлгаалаад хитрхийх өөдрөгөр хараад ирэх чинь ховчлээ гэж бодож байгаа. 18 компани жагсаалт гарсан байна. За энэ дундаа автозамын компаниуд байна. За дулааны цахилгаан станцууд байна. Дандаа л үр төлбөр авлагын асуудал яригддаг. Эрчим хүчний салбар бол маш юм хэцүү нөхцөл байдалтай байна. Тэгэхээр одоо жишээ нь надад бол хин нэгэн одоо хөрөнгө оруулагчид бол одоо юу гэдэг нөгөө дулааны цахилгаан станцын хувьцааг худалдаж авах уу гэвэл яг яаж хандах бол та юу гэж бодож байна? Тэгээ та бүхэн мэдж байгаа эрчим хүчний салбар бол үнийн зохицуулалттай салбар. Айхтар үнийн зохицуулалттай салбар. Яагаад үнийн зохицуулалттай гэдэг вэ гэхээр энэ чинь манай эдийн засагт оролцоо ихтэй салбар. Ямар ч үйлдвэрлэл үйлчлэгээ хийхсэн бид нар цахилгааны мөнгө, дулааны мөнгө төлж байгаа. Тэгээ энэ өсөд ах юм бол тэр үйлдвэрлэлийн зардал өсөн, үйлчлэгийн зардал өсөн. Зардал өсгөөр дагаад үн өсчтэй. Тэгээ энэ дээр бол айхтар өндөр зохицуулалт явж идэг.
Тэгэхээр яг үүндээ дулааны цахилгааны ийм салбарт хөгжил явна гэхээр дагаад үнийн асуудал яригдана, тарифын асуудал. Тэрийг чөлөөлж хэрэг чөлөөлж их юм бэ гэдэг асуудал яригдана. Тэнгуү чин их чөлөөлчих юм бол улс төрийн асуудал болж байна. Дутуу чөлөөлөх юм бол тэр компани угаасаа хөгжлөгдөөч ашигтай хөгжил болохгүй, үйл ажиллагаа сайжрахгүй. Харин ч хөгжлөөр орсон хүмүүс хохироод гарах биш боломжтой. Хохирох юм бол дараагийнхаа хөгжилт бол энэ асар гэдэг харамсалтай зүйл болно. Тэгэхээр бол яг үнэ өөрийн чи хэлж байгаа тэр дэд бүтцийн салбарт байгаа тэр компаниудын хөгжлөхөд үнийн тарифын асуудлыг яаж шийдэж өгөх юм бэ гэдэг нь бол тодорхойгүй байна. Тэгээ энэ тодорхойгүй байдлыг тодорхой болгочих юм бол одоо хөрөнгө оруулагчдад арай сонирхол нэг тийшээ бол сонирх уугүй юу гэдэг. Түүнээс биш зүгээр компаниг нь харуулж байгаа хөгжлөн гэдэг бол утгагүй. Мяд төрийн өмчөд хувьцаат компани байна тий. Уг нь одоо иргэний арын тээврийн салбарчин бол ашиг орлогоороо тэргүүлдэг ийм том салбар. Тэгээ Монголын бас одоо юу гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм том салбар. Энэ компаниг хөвчлөх нь зөв үү? Яг нөгөөдгөө би энэ салбарын юм биш. Гэхдээ зүгээр ингээ алсаас ажиглаж байхад Singapore Airlines чинь улсын шүү дээ. Яг үнэндээ улсын зохицуулалтаа улсаас тэр нөгөө татаас олгоод улсаас зохицуулалт хийсээр байгаад энэ төвшөнд хүрсэн учраас монголчууд тийм юм бодоод ах шиг байна. Ингээд жагаад ийм мундаг авиакомпанитай болчих юм биш үү гэсэн. Нэг арга бол мөн. Гэхдээ Сингапур бол таа хүн гэж байгаа. Монголын нөхцөл Сингапур шиг загвар бол ерөөс ажиллахгүй яагаад гэвэл тэр чинь үндсэндээ бол диктатуртай тийм юу байхгүй юу? Тогтолцоо байхгүй юу? Өөрөөр хэлбэл төр нь хамгийн хэцүү үгийг хэлж идэг. Тийм биш. Нөгөө талдаа таах Америкийг харах юм бол чөлөөтэй. National Flag Carrier гэж угаас байхгүй. Тэгэхээр чин монголчууд чинь ер нь бол аль чөлөөт тал руугаа явчихсан тийм тогтолцоо юм биш үү. Тийм учраас энийг 100% хувьд нь өгөөд тэгээ өрсөлдөөнийг нээлттэй болгоод тэр нь илүү зөв юм шүү гэсэн хувийн бодол байгаа юм. Одоо эдийн засгийн байр суурьс. Гэхдээ эн чинь нөгөө Монгол улс өөрийн гэсэн тээвэртэй байх хэрэгтэй гэсэн сэтгэлгээ энэ хүмүүст байгаад ах юм бол угаасаа тэр ажиллахгүй л ах л та. Өөр одоо төрийн хэмжээний компаниуд дээр жагсаалтаас хасах ёстой гэсэн санал танд байгаа юу? За жишээ нь дэд бүтцийн компанийг сая ярьлаа те. Бас дахиад нөх хөдөө аж ахуйн давхар даатгалч гэдэг юм уу? Иймэрхүү одоо хөдөө аж ахуйн салбарын яг эдийн засагт бас нөгөө өндөр ач холбогдолтой гэхээр бас нэг юм аль нэгэн ойлголцод нь хамруулж болохооргүй тийм компаниуд байгаад ах шиг байна. Тэр тэгээ нөгөө тухайн үеийн эдийн засгийн байр сууриас хамаарч байгаа. Ягаад тэгэхээр зарим эдийн засгчид чөлөө зах зээлийг дэмждэг боловч тийм төрийн компани байхыг бас дэмждэг тийм хүмүүс байна. Өөрөөр хэлбэл одоо Singapore Airlines те Codelco ч гэдэг юм уу төрийн оролцоотой юм компани гэсэн мөртлөө их сайн явдаг те одоо Temasek байна те төрийн оролцоотой их сайн явдаг. Одоо хамгийн ойрхон жишээ Samruk байна. Гэж төрийн мөртлөө ингээд аюу сайн яваад байгаа зү гэдэг жишээ. Нөгөө талдаа төрийн оролцоо аль болох бага байх хэвээр хувьд нь өгөөд тэр нөгөө ашиг эрэлхийлдэг тэр юун дээр нь эрэлхийлэл дээр ингээд энэ компаниуд өөрсдөө сайжрах хэрэгтэй гэдэг тийм үзэл бодол байна. Тэгэхээр энэ хоёрын завсарт бид нэр яг хаашаа явах юм бэ гэдэг асуудал тулгарчаад байна гэж би дотор харж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын нөгөө институтийн тогтолцоо юу гэхээр миний бодлоор бол тийм хүчтэй төр биш учраас хүчтэй институт байхгүй учраас тийм чөлөө зах зээл рүү аль болох тэр хувийн хвшлийн тэр ашиг олдог тэр эрэлхийлэл дээр суурилж энэ тогтолцоог бий болгол илүү олон жилийн илүү бат бөх тогтолцоо бий болох байх гэж бодож байна. Тэгээ төрийн хэмжээний компаниудыг бид нэр одоо хүртэл хардж байна. Айхтар сайн явж байгаа жишг болох компани байхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө арталт нь байгаа улс төрийн нөлөөлөл институцийн чадварыг харуулдаг байгаа учраас энэ загвар бол айхтар сайн ажиллахгүй юм байна энэ нөхцөл гэсэн тийм хүлээлт бол надад байна.